Яг ижилхэн энэ одоо ориганы бүс гэдэг зүйл байгаа улс орнуудыг харьцуулаад үзэхлээр одоо 24 оны одоо дэлхийн алтын зөвлөлийн судалгаагаар бол 12.6 тонн алтыг олборлдог. Киргиз улс манайхаас 2 дахин илүү алт олборлдог жил. Казахстан 7 дахин илүү, Узбекистан бол 11 дахин илүү. Тэгээ манай хоёр хөрш маань бол 300-аас 400 дахин илүү алтны олборлтыг бол хийж байна гэсэн үг. Гэтэ манай улсад давуу тал байгаа. Тэр нутгийн хэмжээгээр дэлхийд 19-т орж байгаа. Алтны олборлолтоор 40-д орж байгаа. Байх боломжтой алтны нөөц 2000 тонн байгаа. За нэг унц алтыг бүр $3,000 гэдээ бодоод үзэх юм бол 180 тэрбум долларын баялаг манай улсын газар дээр байна гэсэн үг. Манай улсын төв банк хэр хэмжээний алттай юм бэ? Монголын төв банк яг энэ харагдж байгаа 7.8 тонн алттай. Киргизийн төв банк 46 тонн алттай, Казахстаних 341 тонн, Хятад бол мэдээж маш өндөр байна. Одоо манайхтай ойролцоо гэж хэлэгдэжсэн нөгөө улс орнууд маань алтны олборлолт уул уурхайн салбараараа манай улсаас тасраа явцсан. Монголын нийт валютын нөөц одоо 7 тэрбум гарлаа яриад байгаа шүү. Тэр валютын нөөцийн 16% нь л алт. Бусад одоо Узбекистан, Киргиз, Казахстан дунджаар 70-аас 80% нь алт байна. Тэгэхээр бид нар цаашдаа алтныхаа олборлолтыг дэмжиж, алтныхаа үйлдвэрлэлийг одоо бас илүү шуурхайлуулан явуулах хэрэгтэй гэсэн.